хотын завгүй ажиллаж амьдарч залуустай зориулсан бэлгэж байгаа боловсролын аянд сурал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлэгт Монгол Солонгос орны аялал жуулчлалын чиглэлээр өөрийн мэдлэгээ дээшлүүлж суралцж байгаа Миньон Азиагийнхаа 2 тэрхэн охиноор дамжуулан өнөөгийн боловсролын тогтолцоо, залуу хүмүүсийн сурч боловсрол, хүсэл мөрөөдлийг та бүхэндээ хүргэхээр зорж байгаа лээ. Ингээд гиган орчлон компаниас санаачилж боловсрол зөвлөлттэй хамтран бэлтгэсэн боловсролын аяндаа мордож нэвтрүүлгээ эхлүүлсэн. Өнөөдөр нэвтрүүлгээрээ Азия маань Кимчаны их сургууль сурч мэргэжил боловсролоо дээшлүүлж байгаа Монгол оюутнуудын эгэл жирийн амьдралтай танилцж хамтдаа цагийг өнгөрүүлэх болно. Манай оюутнууд Кимчаны их сургууль 6 жилийн өмнөөс тасралтгүй суралцж чанартай боловсрол эзэмшсээр байгааг сургуулийн албан хаагч багш нар бидэнд хэлж байсан юм. Одоогоор 60-аад Монгол оюутан тус сургууль сурч байгаа бөгөөд 22 мэргэжлээс Монгол ирээд хийж болох олон хичээлийн сонголт байдаг байна. Ингээд оюутны амьдралтай дэлгэрэнгүй танилцахаар гадаад оюутны байраар орсон юм. Би яг одоо ихтэй гадаад оюутнуудын байрны гадаа байна. Энэ байрны цаас талд нь мөн адил эмэгтэй гадаад оюутнуудын байр гэж байдаг. Тэгээд өчтөр хичээлээр хамт сууж байхад оюутнууд маань бид нартай ирж танилцаарай, яаж амьдрдгийг маань үзэж сонирхоорой гэж урьж ийсэн. Тэгээд өнөөдөр Монгол оюутнуудынхаа амьдралтай хичээл судалгаа яаж хийжтэй танилцгаая. Кимчан сургуулийн сурах орчим, оюутнуудаа хандсан цогц хөтөлбөр нь улсдаа хамгийн сайн урдг нь аргагүй харагдаж байсан юм. Гадаад оюутнуудаа зориулж барьсан уг байрны дотоод зохицол болоод шүлэг цагаараа эрүүл мэндэд анхаарч хичээлэх спортын болон амралтын өрөөнүүд нь маш тухтай сайхан санагдсан. За хичээлээ тарсан оюутнууд маань энэ чирэгжүүлэх хүрээнд дасгал хийгээ байцгааж байна. Хамтдаа орцгоё. За сайн байна уу? Сайн уу? Юу энэ да? Өө 50 да. Та бүхэн ажиллаж байна. Хэдэн килограммаар өргөжтэй? За ингээд энэ талдаа нэгдэлтэй 20 энэ дундын түмэн 10 ингээд баг 50 юм. За лагийн юм аа. Өөрийгөө танилцуулаад. Наваа Нацаг Дөржин Батуйн гэдэг. Би энд ирээд одоо ингээд 7 сар болж байна. Тэгээд хэдгээр курс? Одоо хэлний курс сурж байгаа. Тийм. Одоо энэ хавар төгсөөчүүд намраас хичээлд орно гэсэн үг үү? За ер нь тийм дээ. Ямар анги сурах вэ? Тэмдэглээ сонгосон байгаа юу? Би олон улсын харилцаа аялал жуулчлалын менежментийг сурна гэж бодож байгаа. Тэгээд тэр чиглэлээ ер нь илүү их сурна да. Би аялал жуулчлалын менежментийг анги сурч байна. Аялал жуулчлал ер нь гоётэй. Аялал жуулчлал ер нь гоё шүү дээ. Ер нь олон хүнтэй харилцдаг болохоор аялал жуулчлал надад илүү таалагддаг юм. Олон хүнтэй харилцдаг утгаараа. Я таслаа хийхээ. Тэгээд өрөөндөө хідүүлээ амьдардаг бай. Одоо нэг өрөөнд 3 хүүхэд амьдардаг. Манай өрөө 2 хүүхэдтэй. Тэгээд ер нь нэг өрөөнд 3-аас 3 хүүхэд амьдардаг. Одоо манай 2 л амьдарч байгаа. Өрөөгөө чинь зочилж болох уу? Одоо юу? Да тийм болно бол. За ийшээ бас нэгэн Монгол оюутнтайгаа уулзцгаая. Гүшлийн зам дээр таслаа хийж авах шиг байна. За сайн уу? Юу вэ? Хичээл сайн уу? Сайн байна уу? Хичээл. Өөрийгөө танилцуулаач. Манай Бадрын мөнх 2 гэдэг. Би энд ирээд 6-7 сар болж байна. Харун сард 20 өдрөлөө гигэн орчлон суучлалын компани ирж байсан. Хонгорогч ирээд дамжуулаад ирж байсан. Тэгээд хэлний бэлтгэл юм ямар хүнд байна уу? Хэлний бэлтгэл ерөнхийдөө бас гайгүй. Яг хоо ингээд бүгдэнд нь юу бүгдэнд нь адилхан солонгосчоор ингээд тайлбарлуулаад хэлээд ингээд ойлгомжтой заадаг жижигхэн маягаар тэгэхээр бид нарт ямар байдаг юм. Тэгэхээр гайгүй. Гэрээ санжин уу ямар хүн анх ирэхэд хитээс нөө хоол ундан ч юм уу? Анх ирсний дараа бол хоол унднаа нэг их тавчихгүй нэг 5-6 7 хоног л амар хэцүү байсан. Тэгээд одоо бол үнэхээр хоол ундаа дасаад манай сургуулийн орчин ч үнэхээр гоё болохоор тэгээд хүмүүс энд байгаа хүмүүс нь өөрчлөө ингээд нэг нийт нэгнийгээ төлөө нэг нийтгээ төлөө гэдэг чинь яг тийм физиктэй учраас үнэхээр тааламжтай таалагдчих байгаа. Гэрээ санжин уу? Гэрээ анх санжис одоо л нэг ахтар санж бодож байгаа юм байхгүй л байна. Гэхдээ одоохондоо санж байна. Тэгээ бас энэ боломжийг ашиглаа гэр бүлийнхээ найз нөхөддөө минь түргээд бас өгүүлж болно шүү дээ. Энэ ташрамыг ашиглаад гэр бүлийнхээ найз нөхөддөө
энд би сайн сууж байгаа шүү. Зорьсон хэрэгээ ирсэн хэрэгээ биелүүлж байгаа. Тийм учраас бүгдээрээ сайн сууж байгаарай гэж хэлээ да. За баярлалаа тасгалаа эдээ. За. Монголоос энд сурлаж байгаа оюутнуудаа хилээ сайн сурч, хичээлдээ анхаарахад шаардлагатай бүх зүйлд маш сайн бэлтгэж байгаа гэж нэлээд ам сайтай байсан юм. Түүнээс гадна нэлээд олоолаа байгаа болохоор дасан зохицтой ч илүү түргэн нэг нэгэндээ туслаж хичээл болоод бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцох цаг гарч чаддаг тухайгаа хэлж байлаа. Мөн уг байранд суралцдаг бусад оюутнууд Монгол оюутны талаарх сэтгэлээ бидэнд хэлхийг хүссэн юм. Аминоо намайг Роки гэдгээ. Би Непалаас ирсэн. Би 2009 онд энд ирсэнхээр одоо 2 жил болж байна. Энд үнэхээр гоё байдаг. Энд би гэр бүлийнхэнтэйгэл байгаа юм шиг байдаг л да. Найз нар, ангийн багш нар гээд маш дотно байдаг. 15 гаруй улсаас цугларсан олон улсын оюутнууд байгаа. Непал, Монгол, Хятад, Вьетнам, Узбекистан, Казахстан, Кыргызстан, Филиппин, Камбож, Лаос энэ олон үндэсний хүүхдүүдтэй байгаа нь маш гоё байдаг л да. Олон улсын ёс заншлын талаар маш ихийг ойлгож мэдэж авч байгаа. Манай дотор байр бол Солонгостол хамгийн тохилон гэж би хөвдөө боддгоо. Энд надтай нэг давхурд амьдардаг Монгол маш сайн оюутнууд байгаа. Би тэд нартай маш их дотно их сайхан байдаг. Ер нь миний анхны танилцсан Монгол найзууд маань эдгээр юм аа. Би урд нь Монгол хүнтэй хаач таарлаж байгаагүй. Энд ирээд л Монголын ёс заншил, хоол, хүнсний талаар, амьдралын хэм маягийн тухай илүү их сурч байна. Тэд надад маш их таалагдж байгаа. Би бас яаж зүгээр байх уу гэж одоо дууж игээд байж илаа. Тэгээд Монгол оюутнууд маань хичээлээ бус чөлөөт цагаар хичээл номоод автчаад бас ийм хэрэгжүүлэлтийн өрөөнд орж ирээд эрүүл мэндэд анхаард юм байна. Тэгээд анх эрэхтэй бол жижигхэн бор хүүхдүүд ирдэг. Тэгээд энэ ирээд болохоор бүр гоё бийтэй сайхан цагаан залуучууд болдог гэж хэлсэн. Тэр нь бас энэтэй холбоотой чөлөөт цагаа бол маш боловсон зөв өнгөрүүлдэг тийм ээ. Одоо тэгээд түрүүн уулсан Бат Амгалангийнхаа өрөөнд нь орж танилцгаая. Гойна сайн уу? Бирлээ. Юу жаа? Ой жоо хичээлээ хасан болоо байж энэ. За. Ямар тоглог сууд юм бэ? Хоёлаа байгаа юм. Тийм ингээ хоёлаа уул нэг өрөөнд гуруулаа байдаг. Тэгээд манай нэг Монголоос төр хугацаагаар Монгол руу яваад гисэн. Тэгээ удахгүй ирэх хөө. Тийм. Тэгээ манай өрөөний хөх. За. Ингөө хийсэн. Битээр ингээд нэг өөрийгөө танилцуулаач. Наваг Сүгатын зам болон гэдэг. Тэгээд энд ирээд 8 сар болж байгаа. Нэг ангу хэлний бэлтгэлээ. Тийм нэг. Ямар мэрэгжил сонгоцсон байгаа вэ? Ямар мэрэгчлээ суралцах вэ? Радиолог хичээл сурах тал гэж байна. Тийм, эмчилгээ. Эмчилгээ. Гэрээ санаж гинөө. Энэ анх Монголд ирэхэд Солонгост ирэхэд ямар байсан бэ? Тэгвэл зүгээр л нэг хөдөө гэж хэлээд. Тэгтээ зүгээр гоё л байсан л та. Гэрээ жоохон санаж. Тэгтээ бол байн холбоотой байдаг шүү дээ. Ер нь анх ер нь тэгээд сүүлдээ явандаа ер нь дассан дөө тэгээд олон хүнтэй тэгээд ингээд бужингалтаад ер нь тэгээд марттай. Ер нь гайг ус сүүлдээ. Тэ. За. Тэрээд надад өрөөгөө танилцуулаа. Цаана юу вэ? Би орчин дээд байгаа юм те. Ингээд энэ манай найз ширээ. Энэ миний ширээ. Тэгээд хичээлээ. Тэгээ энэ манай Монгол зөвхөн ширээ. Тэгээ ингээд орно. Тэгээ чиний компьютер болохоор дээр байгаа юм уу те? Энэ дээр ингээд компьютер гаргасан дээ. За. Компьютер энэ дээр гаргаад босод хөгтөөд болох. Би өөрөө бүхэл зуртал болохоор ингээд тэр бүхний зургийг хийх байхгүй. Ама чаяа те. Ер нь бүхий жоохон сонирхол. Би Монгол байхдаа бас жоохон байлдаг гэсэн. Тэгээ ер нь сонирхлоор ингээд сугна. Энэ манай ингээд найз юм. Тэгээ шиг зүгээр танилцсан би одоо. Энэ таар миний ширээ зүгээр ингээд байцtiin нөө. Хичээлээ хаяагээс. Гэтэ хүүгүүд ихэд хоёр өөр айгуу цэвэрхий юм аа. Ер нь хамгийн цэвэрхэн тэгээ. Ер нь хамгийн цэвэрхэн. Ер нь цэвэрхэн байх юм бол. Тэгээд чөлөө цагаараа юу хийдэг вэ ер нь тоо? Чөлөө цагаараа тэгээд сакс тоглоно. Тэгээд хичээлээ. Сакс тоглоно, хичээлийн. Тэгээд фитнес хай. Ер нь ном унших тиймэрхүү юм аа. Өдөрт ер нь хэдэн цаг хичээлтэй байдаг вэ? Өдөрт доорош 4-5 шил тий. Тэгээ ирээд даалгавар хийн.
Тэгэл юу спорт маяг юм хичээлээ тэгээд чөлөөж цагаар юм ном зам уншаа байж идэв шүү дээ. Оо, шинэ үг атсан байгаа юм уу? Тийм. Шинэ хичээл сугаар ингээд шинэ үг амар хэрэгтэй болоод ингээд тавьчихвал арай ойр хичээлэхэд амар юм болов шүү дээ ингээд бичсэн. Зөндөө ч юм тэгээд их наадаа унаад хичээлх ингээд аваачаад. За, энэ ямар ч тайган санаа вэ? Энэ нөгөө урдны өнгөрсөн 7 хоногт нөгөө би нэг сургуулийн бүжиглсэн байхгүй. Яа, ямар чөлөөд бүжиг. Зүгээр чөлөөд бүжиг. Тэгээ нэг хэдэн хүүхдүүд нэг Непал найз нартайгаа Непал энэтэг найз нартай тийг бүжигсэн. Захирал нөгөө юм чи сарна өгсөн. Тэгээ нөгөө том эмэгтэй захирал нь. Тийм, хамгийн манай сургуулийн захирал. Сургууль дээр нь хичээлээс өөр ямар нэгэн үйл ажиллагаа тэмцээн уралдаан ч юм уу хэр зохиогддог вэ? Ер нь манай сургуулийн тэмцээн уралдаан ер нь зохиогдно. Дараагийн 7 хоногт манай сургуулийн баяр болох ч. Тэгээд олон төрлийн тэмцээнүүд явагдана. Тэгээд манай Монгол оюутнууд энэ оролцсондоо бүгд. Нөгөө 7 хоног үргэлжилдэг спортын том баяр гэсэн тэр нь юм уу? Хаврын баяр тийм хөө. Манай сургуулийн баяр. Тэгээд чи тэрэнд нь оролцож байгаа юу? Монгол оюутнуудаас ямар нэгэн төрөлд нь оролцож байгаа юу? Өөрөөнийхөө найзтай бид хоёр ингэ сагсан хүмүүс тоглоно. Тэгээ олон улсын сургуулиудыг өгтөөрөө нөгөө олон улсын хүүхдүүдэд тоглол. Манай багч ингээд Монгол, Хятад, Непал тийм ингээд 3 улсын хүүхдүүд тоглосон. Тэгээд өшөө бүх мөнхийн тэмцээн зөндөө болно. Тэгвэл тэмцээнийхэн бэлтгэлгээд нэлээд завгүй байгаа юу? Тэгээ ойр дээр нь тэмцээний бэлтгэлгээд бид ер нь жоон зав муутай хичээл тэмцээний бэлтгэл. Бэлтгэл дээр нь очиж танилцаж болох уу? Болно. Тийм. Өнөөдөр хэдэн цагаас бэлтгэл нэг? 6 өнгөрөөл 7 гээл болчих та. За тэгвэл өөрөө бэлтгэл дээр нь олзъя. Тэр. За. Бид нэр октоодынхаа дотор байранд ирсэн байна. Тэгээд өрөөгөр нь олсон чи октоод маань хоол хийж байгааг галтгоондоо байгаа гинэ. Тэгээд хэдүүлээ орцгоё. За, сайн байцгаана октоодаа. Яа. Ямар хоол хийж байгаа? За. Яг хэдүүлээ танилцсан хин гэдэг вэ? Халиана. За. Бүгдээрээ нөгөө хэлний бэлтгэл үү? За. Анаа зөв 97 сар болж байгаа. Өдөр тамира 97 сар. Солонгос таах ихэд ямар хөө байсан бэ? Хэцүү зүйл байсан уу? Хандаа нөгөө нэг юм ерөөсөө ийм хөө дотор энэ амьдч үзэг багчдаг энэ амьдралын тавхад амар хэцүү. Өрөөндөө гуруулаа тий? Солонгос хоол анх ямар байв? Тэгэл ер нь жоохон халуунаа муугатай жоох хэцээс. Тэгээд ер нь хөвчлээ өрөөндөө идэх юм аа. Монгол хоол хийж идцгээд үгүй. Миний хувьд бол хашилтаа болохыг өдөр болгон хичээлээ цартай хоол. Өрөөндөө. Ямар хоол ийх үү? Тэгэл Монгол бүхтүүлээ хоол. Бахын эндээс авал. Хичээлээсээ өөр чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Дотор байрандаа ч юм уу одоо өөр хийх юмнууд юу байдаг вэ? Өөрөө асуумсан тий тестний өөрөө юу гэдэг тийш ачтаа хаяад. Дөрөдөө нэг хөлн мөсгөн мөнгө тавталдаг. Тэгэл хичээл нь хэр хүн байна? Гайгүй юу? Хилээ хэр сарч байна? Гайгүй. Хитал яар дачул. Бото шараад ичнээсээ гарчих шиг байна. Би очиод амсаад үзье. Амсчих уу? Тий. Яа. Халуунаар иш. Яг Монгол борцоо ичтэй. Өстө гоё юм байна. Элла. Гоё. Солонгос нэг Монгол борцоо идчихдэг юм байна.
За би сая октоодынхаа оюутны байрны амралтын өрөөнд нийт дахлаар нь нэлээд шалгачлаа. Тэгээд амралтын өрөөнд нийт холбогдсон нэлээд олон компьютертэй маань. Тэгээд одоо болохоор дэше яваад октоодынхаа өрөөгөөр орж танилцгаая. За юу хийж байгаа? Хэлээсээ тарж ирчихэл. Даалгавар юм уу? Оо за. За хэдүүлээ танилцгаа хин гэдэг вэ? Их цэцэг гэдэг. Боён гэлэр. Амартай. Хитэн ирсэн бэ? Ямар мэрэгчлэр сурдаг вэ? Эсвэл хэлний бэлтгэл үү? Одоохондоо хэлний бэлтгэл. Ирээд нэг 7 сар. Төгсөөд хэлний бэлтгэлээ төгсөө ямар мэрэгчлэр суралцах вэ? Тэгээ нийгмийн чиглэлээр суралцсан гэж бодож байгаа. Амартай. Шүт. Би зөвхөн зайн газрын хар. Анх Солонгос ирэхэд ямар байсан бэ? Хэцүү зүйл тохиолдож ирсэн үү? Ямар хөөсөн бэ? Хэцүү нугасаа хэцүү анх удаа гадаад яваад эх орноосоо хоол за байхгүй. Тэгээ найзтайгаа ирсэн болохоор одоо алдсан. Найзуудаар ирсэн юм уу? Энд ирээд найзлаг юм уу те? Гүү 10 жилдээ хамт нэг 10 жилээ төгсчүүд тэгээ хамтдаа гэгээ орчлон компаниар бүдрөө зэрэг ирсэн. Дөрүүлээ ирсэн нэг маань гэлтэй өрөөнд. Энд чи суралцах юу нь ямар хувэ? Сургууль нь ямар хувэ? Дотор байр нь ямар хувэ? Бидний ингээл гэр орноос их орноосоо хаал ингээл хүний нутгийг тэрсэн байхад хэцүү ахтай зарим нь бодож магадгүй. Гэхдээ манай сургуулиас үзүүлж байгаа гадаад оюутнуудад үзүүлж байгаа халамж хандлага юм дотор байр бусад үйлчилгээ тийм зүйлүүд нь хангалттай байдаг болохоор бүгдээрээ найзууд юм байна шүү дээ. Тэгээд хичээлээсээ гадуур чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Манай сургууль дотроо оюутнуудтай ингээд үзүүлдэг зүйлүүд амар олон. Тэгээд энэ хажуудалтаа усан сантай тэгээд спорт бие хөгжүүлэх тасгал хийдэг газрууд ихтэй байдаг болохоор чөлөөт цагийг тэгээд тиймэрхүү газруудаар номын сан тэгэл найзуудаараа ирсэн салхин гарна сургуулаас бусан гэж тийшээ гоё зөвлөн газрууд руу дагуулж явдаг. Ихтэй завгүй дээр хэдүүлээ энэ өрөөгөө яг өөрийнхөө жижигэн болонтой байна шүү дээ. Тэрийг надад танилцуулж болох уу? За юу байна нэг вэ? Зүгээр сонирхдаг найзууд хаадаг тэгэл. Хитээлээ гэл. Тийм нэг алин талаар. Энэгээр ингээ шинэ өгнөдөө бичээд авсан байна те. Таацсан бат дээр. Таацсан нэрээ. Тийм ихтэй. Анх Солонгос хэлэхэд сурахад юу ямар хөө байсан бэ? Монголд сурч ирсэн үү? Энд ирээд үү? Сурж байгаагүй зүгээр Солонгосыг сонирхдаг тэгэл зүгээр дуу мөгийг сонсдог. Тэг яг хэлийг яг сурж байгаагүй энэ дэр л сурсан. Нэг хэцүү юм байхгүй гоё. Аюул гонцтой. Гоё өрөөтэй байна. За буйнагийн өрөө харагдаж байна. Өрөө гэж. Тийм өрөө. Гэрийнхний амирх сандаг. Тэгээд энэ сүлд ирсэн гэрийнхний зураг, миний дүү тэгэл хичээл энд ингээ баахан дөрмөнүүдэд наацсан сэжэлдэг. Тэгээ хичээлээ. Тэгэл юмруу. Бас адилхан унтахтаа биш таад руугаа гарч өгөөд хэвчдэг. За би хөөрөнд орж ирлээ. За надад хэлчихлээ. Нэг олон би юм уу зүгээр цомохгүй. Гэрээний ганцыг тавьж санаад харна. Тийм үү. Өдрөл харагдаа тэгээд нэг юмруу дэндөө энэгээр ном трэ тавьчихдаг. Чилээгэл. Тэвчинда. Гэрээхэндээ бол баян холбоотой байдаг шүү дээ. Өдөр болгоно тэгэл өдөр болгоно ярихгүй бол нэг сэнмэ санагдал. Өдөр орой болгон бүгдөө ярьдим дөө. Тэгвэл энэ завшааныг ашиглаад идэх шиг гэрээхэндээ асмын тэргэж болно. За гэрээхэндээ охины сайн сурж гин. Зөндөө санаж гин. Хайртай шүү. Нэг найз маань Монголд байгаа. Тэгээд 30 их бах. Тэгээ миний найз сурд ирээрээ. 4 найз нь хүлээж яа. Хайртай шүү. Кимчэн сурч байгаа монгол оюутнууд маань хоорондоо хэрэг коллективтэй байдаг вэ? Нөгөө том гол баяруудаар энэ ч бас тэмдэглэдэг үү?
Бүгд ер нь нийлээд аягүй гоё тэмдэглэдэг. Хувийнхаа зүгээс сэтгэлээрээ яваад. Тэгээд төрсөн өдрийг ер нь бол хүн болгоныхыг тэмдэглэдэг. Энэ хавьтай бөөнөр хот руу ширээд анги дээр нь орж ирэхэд торт ингээд янз бүрийн бэлгэмлэг өгөөд тэгээд оройн нийлээд явдаг. Бүгдөө монголчууд дараа нийлний газар орж махтаханд орж гоё тэмдэглэдэг. Тэгээд ахицсан нар маань айгүйх тасаалдаг. Анх ирээд юу ач мэдгүй тасаалаад тэгээд одоо өдий зэрэгтэй ер нь явж гин. Тэгээд одоо уучраалтан бүгд анх ирээд жоох уучраалгүй гэхдээ зүгээрээ. Ер нь Монгол гэлтгүй бусад орны оюутнуудыг та бүхтэй сурах, амьдрах орчинг ингэж бүрдүүлж анхаарч байсан Кимчаг сургуулийн олон улсын оюутнуудыг сургуультаа татах гол бодлого онцлог гэж хэлж болохоор байсан. Ингээд өнөөдрийн сурвалж маань Кимчаг сургуульд амжилттай суралцж байгаа Монгол оюутныхаа энгийн даруухан нэгэн өдрийн амьдралтай танилцсан өндөрлөж байна. Оюутан залуус маань авиацлог, спортлог, чадварлаг байж чадвал дэлхийд гаргагдсан олон зүйлийг Монголд хийж бүсгэж чадах болно. Амжилт хүсье залуусаа. Та бүхний мэдлэг ухаан хурц байж Монголын маань хүчил дэвшил үргэлж дээшээ байх болтугай.